Сайн бацхан уу. За, Ариунаас влогийн маань одоо 10 дахь дугаар эхэлж байна. За, тэгээд өмнөх одоо 9 дугаарын цууш надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. За, өнөөдөр 10 дахь дугаараараа би юу хийх гэж байна гэхээр, юу ярих гэж байна гэхээр, Ирландд суралцах нь гэсэн сэдвийн хүрээнд ярих болно. Хэдийгээр би өмнө одоо Zoom meeting-ээр 3 удаа уулзалт хийсэн боловч одоо Ирланд руу суралцах хүсэлтэй залуучууд маш их байгаа учраас над руу 7 хоногт маш олон залуучууд Ирланд улсын талаар хэрхэн яаж мэдүүлэх вэ, ямар материал бүрдүүлэх гэх мэтчлэн маш олон асуултууд ирдэг. Тэгээд тухайн үед би хэдий хариулт өгж байгаа ч гэсэн заримд нь ингээд орхигдуулах тохиолдол гараад байна. За, тийм учраас энэ удаад нэгэн блог хийж ихсэнийг хүмүүст хэрэгтэй мэдээлэл хүргэе гэж бодоод Ирланд улсад суралцах гэсэн сэдвийн хүрээнд ярихаар боллоо. За, хэрвээ ингээд бичлэг минь таалагдах юм бол та бүхэн миний YouTube сувгийг subscribe-аар намайг дэмжээрэй. Хэрвээ асууж, тодруулах, эсвэл яриан донд орхигдуулсан зүйл ах юм бол комент хэсэгт бичиж болно шүү. За, хэдүүлээ ингээд дараачихаас нүүж орё. За, энэ удаагийн сэдвээр энэ 4 агуулгын хүрээнд ярих болно. Ирланд улсын тухай, хэлний бэлтгэл, хэрхэн виз мэдүүлэх вэ? Хэлний бэлтгэлийн хугацаа, тэгээд хэлний бэлтгэлээр сурах хугацаанд амьдрах орчин нөхцөл байдал, ямар ажил хийх вэ гэх мэтчлэн сэдвүүдийн хүрээнд ярина. За, тэгээд төгсөө хэлний бэлтгэлээ курсээ дуусгасны дараа хэрхэн ихтэй сургуульд эвсэж орох вэ? Ихтэй сургуульд эвсэж ороод төгссөний дараа Ирландд үлдэх ямар боломжууд байдаг вэ? Хэрхэн карьераа эхлүүлэх вэ гэх мэтчлэн сэдвийн хүрээнд ярилцах болно. За, хамгийн эхлээд хэдүүлээ Ирланд улсын тухай одоо товч ойлголт. За, Ирланд улс нь Европын холбооны гишүүн нэг орон. Та хэд минь мэдэх бах, Англи улс нь Европын холбооноос гарснаас хойш Ирланд улс нь Европын холбоонд ганцхан англи хэлтэй орон болсон байгаа. Тийм учраас Европын бусад холбооны 20 хэдэн орноос англи хэл сурах хүсэлтэй залуучууд маш ихээр ирдэг. За, тэрнээс гадна Азийн орнууд, Африк твээс, Америк твээс залуучууд маш ихээр суралцахаар ирдэг. Газар зүйн байдлын хувьд болохоор яг дэлхийн нөгөө эсрэг талд Монголын эсрэг талд байршдаг Англи хажууханд ийм арал ус байгаа. За, тэгээ Ирланд байна. Ерөнхийдөө хойд Ирланд, өмнөд Ирланд гээд хоёр хэсэгт хуваагддаг байгаа. Хойд Ирланд нь болохоор одоо Английн колон хിവэр одоо Английн нэг хот хിവэр үлдсэн байгаа. Тусаар тогтнолоо авч чадаагүй. Тэгээд яг би даасан Ирланд улс маань одоо та хэдийн минь ирэх гэж байгаа. Дублин нийслэлтэй энэ газар шүү. Тэгэхээр бас хоёр өөр ойлголт гэдэг байх нэ. За, тэгээд газар нутгийн хэмжээний тухай болохоор манай Монголын нэг томоохон аймагтай одоо аймгийн хэмжээний газар нутагтай ч гэсэн одоо дэлхийн дахин одоо хэдийн засгийн үзүүлэлт олон бусад одоо амьдрах орчин нөхцөл таатай байдлаараа нэлээд дээгүүр зохисдог юм аа. За, энэ болохоор 20 оны 4 сарын мэдээлэл нь 3-7 хоногийн өмнө Ирланд улс нь албан ёсоор 5 сая дахь иргэнээ хүлээж авсан. Нийслэл Дублин хотод нь болохоор ойролцоогоор 1,500 гаруй хүн амьдардаг. Тэгээ бусад мужи хотуудтай мэдээж том хотууд байдаг. Тэрэндээ ингээд тархан суушаад амьдардаг. За, тэгээд яг энэ одоо монголоор бол иш дэлгүүр хийх юм уу? Японд амьдардаг хүмүүст болохоор Shibuya Station гэх юм уу? Одоо яг Ирландын нийслэлийн төв худалдааны төв болох Grafton Street харагдах байдал нэмэрхүү байна. Хэрвээ ингээд Азийн бусад өндөр хөгжилтэй орнуудаар аялаад үзсэн ч юм уу хөгжилийн өндөр барилгаар төсөөлсөн хүнд бол анх Ирландд онгоцны нисэх бодолтой буугаад шоконд орно. Ягаад гэвэл Ирландд нэг их өндөр барилга байхгүй. Хамгийн өндөртөө нэг 10 хэдэн давхар 2-3 барилга лээдэг. Ихэнх барилга нь намхан. Хэдий тийм боловч эргээд нөгөө талаасаа харахаар
хүнд одоо амьдрах орчин таатай нөхцөл байдал нь маш одоо тийм өндөр үзүүлэлттэй тав тухыг эрхэмлдэг аюулгүй орчин эрхэмлдэг тийм газар юм аа. За айл болгон одоо хойно хашаатаа тэ хашаандаг машин тавих загсаалтаа ч юм уу тиймэрхүү одоо үзүүлэлтүүдийг маш хангасан. Хэдий газар нутагтаа ч гэсэн за тэгээд нийт хотын тухайд энэ албан ёсны хэл нь болохоор англи хэл, үндэсний хэл нь болохоор гэлик хэл. Тэгээд гэлик хэлээрээ ярьдаг хүмүүс бол том ховор ихтэй настай хүмүүс нь маш ярьдаг, сайн ярьдаг. Тэгээд томоохон одоо Irish соёлыг одоо хадгалж авч үлдсэн хотууд мэдээж байна. Энэ донд болохоор Galway, Cork гэх хотууд нь болохоор иргэдэн гэлик хэлээрээ очдог. За энэ болохоор Statistics Times-аас авсан 2021 оны үзүүлэлтээр болохоор нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр Ирланд улс нь 3 ч жагсаж байна. За тэгэхээр ерөнхийдөө санхүүгийн хувьд шүү нэлийн одоо боломжийн өндөр ирээд ажиллаад амьдрахад бол нэлээд таатай орон гэж хэлж авч үзэхэд болох нэ. За тэгээд дараачихаа үндэс сэдв рүү орё. Хэлний бэлтгэлээр хэрхий яаж виз үзүүлэх вэ гэд маш олон залуучууд надаас одоо хэлний бэлтгэлийн зуршлын байгууллагыг асуудаг. Тэгэхээр би зуршлын байгууллагыг одоо сонгох нь таны өөрийн чинь мэдрэмжийн асуудал. Би юу зуршлын байгууллагыг сайн мэдэхгүй юм тийм гэж хэлж чадахгүй. Өөрөө одоо зуршлуулж исэн газрыг ч зөвлөж чадахгүй. Харин миний зүгээс зөвлөж чадах зүйл бол ямар хэлний курс сонгох вэ гэдгийг маш сайн судлах хэрэгтэй. Одоо Marketing English in Ireland гээд монголоор болохоор одоо төрийн бас байгууллага Ирланд дахь бүхий л англи хэлний курсуудыг нэгтгэсэн төрийн бас байгууллага. Жишээ нь Ирландд одоо англи хэлний курс дампуурах ч юм уу хаалга барих гэсэн ойлголтууд бол байдаг. Миний одоо сурж ирсэн анх ирсэн англи хэлний курс нь 7 хоног болоод дампуурч исэн. Тийм учраас одоо энэ одоо төрийн бас байгууллагын одоо нөгөө гишүүн англи хэлний курсыг сонгуул ямар нэгэн байдлаар одоо таны сонгосон англи хэлний курс дампуурлаа гэж бодоход одоо өөр гишүүн одоо англи хэлний курсынхаа сургалтын төрөө шилжүүлээ суралцуулах тийм боломж өгдөг шүү. Хэдийгээр одоо хангаж байгаа ч гэсэн одоо цаг хугацааны үед ч юм уу бас бусад зүйлээрээ хохирох магадлал байгаа ч гэсэн одоо энэ төрийн бас байгууллагын курсыг сонгуул аль нэг курсыг сонгуул танд бол ямар нэгэн алдагдал учрахгүй байхыг хичээх нэ. За тэгээд хэлний курсээр ирээд үргэлжлэх хугацааны 2 жил үргэлжлэн тэгээд энэ 2 жилийн хугацаанд болохоор 8 сараар 3 удаа визнийхаа материалыг сонгох нэ. За хамгийн анх л Ирландд ирэхэд сонгосон хэлний курс үнэтэй байна уу гэхээс ш 2 3 дахь сонголтын дээрээс бол харьцангуй хэлний курсны үн хямдраад явчихлаа. Тэгээд 6 сараар буюу академик 25-7 хоног англи хэлний курсантай хамрагдана. Нэмэх нь 2 сарын хугацаанд ажиллах одоо амралтын хугацаа гэж ярьж байгаа ч гэсэн ихэнх оюутнууд нь энэ 2 сарын хугацаанд 40-с дээш цаг ажиллаж одоо дараачихаа англи хэлний сургалтын курсын төлбөрийг одоо олох хугацаа юм аа гэж би зүгээр өөрийгөө үжиж хараад байгаа. За тэгээд ерөнхийдөө сургалтын төлбөрийн тухайд болохоор 2500 евроос дээш үнэтэй. Гэхдээ бас хэтэрхий тийм үнэтэй тийм сургалт сонгоод юм шүү. Визэн дээр виз мөдөөлөхөд 2500 евроос дээш үнэтэй одоо курс сонгох юм бол яг виз гаргахад илүү нөлөөлөх үзүүлэх юм болов гэсэн тийм хандлага элчингийн жагсаалтан дээр бичигдсэн байсан. За тийм байна. Тэгээд 6 сарын хугацаанд болохоор оюутан 7 хоногт 20 цаг ил ажиллах хэрэгтэй. Үүнээс хэтрүүлж болохгүй. За тэгээд одоо энэ түрүүнд дурдсанчлаачин Marketing English in Ireland-ийн одоо гишүүн нэг 30 гаруй одоо англи хэлний курс байдаг. Эдгээр сургуулиудаас айлын сонгоос уралцаж болно. Өөрийнхөө одоо санхүү боломжийг тааруулаад миний тухайд болохоор
DCU English Language Series-д одоо суралцаж байсан туршлагатай. Delphine English School суралцаж байсан туршлагатай. Энэ хоёр курс минь болохоор хоёулаа маш сайн. Гэхдээ Delphine English School нь болохоор DCU-г бодвол харьцангуй одоо сургалтын төлбөр хямдхан. Тэгээд сургалтын чанар нэлийн ойролцоо DCU-тай. Dorset College Dublin-ийг би мэднэ. Бас нэгэн гайгүй сургалттай тийм англи хэлний курс юм аа. Бусад сургуулиудын тухайд би өөрөө яг сайн мэдэхгүй ч гэсэн одоо энэ төрлийн бас байгууллагын одоо гишүүн учраас бас нэгэн гайгүй байхаа л гэсэн ойлголттой байна. За виз мэдүүлэх үйл явц маань одоо ерөнхийдөө дараах зарчмаар явагдана. Хэрвээ одоо энэ дээр миний одоо хэлэх нэг зүйл болохоор хэрвээ та өөрөө одоо англи хэлний маш сайн мэдлэгтэй тэгээд дээрэс нь тодорхой хэмжээний альбан бичиг бүрдүүлэх ур чадвартай энэ тохиолдолд та өөрөө одоо визнийхаа материалыг бүрдүүлээд өгч болно. Энэ бол нэг тийм хэцүү зүйл биш. Харин англи хэлний мэдлэг дутмаг ч юм уу аль эсвэл альбан бичиг бүрдүүлэхдээ жоохон одоо ур чадвартай бовол мэдээж найдвартай зуршлын газарт мөнгөө төлөөд нэг хүмүүс найдвартай юм хийвэл зүгээр шүү. Тэгээд ер нь бол Ирландын виз гаргалтал харьцангуй өндөр. Бусад орныг бодвол материалаа сайн бүрдүүлээд өгөх юм бол бас нэг давуу тал нь болохоор таны виз татгалзсан тохиолдолд эргүүлээд шууд заалдах боломжтой байдаг. Бусад орны шиг эдэн сар хүлээмжлэх гэсэн тийм шаардлага байдаггүй. Ийм учраас бол ерөнхийдөө маш давуу талтай байгаа. За энэ дээрийг болохоор та хэдмэн одоо тухайн зуршлын байгууллагаас асуугаад явчих болно. Эсвэл ойлгомжтой зүйлээ надаас бас зүгээр асууж болно шүү. За тэгээд хэлний бэлтгэлээр бүрдүүлэх материалын жагсаалт нь болохоор үндсэндээ 8 материал бүрдүүлдэг. Энэ дээр хамгийн том анхаарч авч үзэх зүйл нь болохоор одоо таны хувь хүний захиа өөрийгөө тодорхойлох захиан дээр маш анхаарах ёстой. Зүгээр би Монголд энэ сургуульд төгссөн ийм газар ажиллаж исэн одоо би Ирландд сурмаар байна гэсэн захиа бичих юм бол таны виз одоо татгалзах болно. Миний зүгээр харж байгаа өнцгөөс болохоор ер нь энэ захиа бичлэлээс л таны виз гаргалтын бараг 60% нь одоо тодорхойлно. Одоо шийдэгдэнэ гэж хараад байгаа. Яагаад гэвэл одоо Монголд би ийм мэргэжлэр суралцаж төгсөөд тэгээд одоо ийм ажил хийсэн олон жилийн туршлагатай ажил хийх хугацаанд ийм зүйлийг одоо салбартаа бүтээн байгуулсан оролцсон суралцах явцдаа ийм амжилтууд гарсан. Миний амбиц байна. Би Ирландд ирээд зөвхөн хэлний курсээр сурахгүй цаашаа үргэлжлүүлээд одоо халуус англи хэлний шалгалт өгөөд ихтэй сургууль нисэж явах хүсэл сонирхолтой байна. Төгсөөд гарсны дараа одоо энэ салбарт байгаа ийм тулгамдж байгаа асуудлыг би шийдвэрлэх тийм хүсэл эрмэлзэлтэй байна. Надад виз олгоно уу? Тэгээ би буцаж ирээд их орондоо ийм ажлыг хийнэ гэсэн маш тийм нарийн одоо зохион байгуулалттай төлөвлөгөөтэй тийм захиа бичлэл юм бол таны виз гарах магадлал өснө гэсэн. За мэдээж энэ одоо 7,000 евроны банкны баталгааг 6 сарын хугацаанд тансандаа байршуулсан байх хэвээр. Энэ дээр болохоор маш олон залуучууд одоо юу гэдэг гинт надад мөнгө ороод ирсэн чи гэж юм уу ах トゥ хамаатан сэтнээсээ түр авч байршуулж байгаа чи гэдэг юм уу гэх мэт асуудлууд тулгардаг. Энэ дээр болохоор миний өгч байгаа зөвлөгөө хэрэг зуршлын байгууллагаар явж байгаа бол зуршлын байгууллагын компаниас энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Тэгээд илүү одоо яахыг мэдгүй болоос надад холбогдоод авч болно шүү. Би бол угаасаа ямар ч одоо цаг заавал байх юм бол нэг хүнд суртал үзүүлэхгүйгээр ямар ч үн төлбөргүйгээр ингээд боломжоор хариулаад өгдөг шүү. За тэгээд тэрний дараачих нь болохоор бас нэг таны шокнд оруулах юм. Ирландд ирээд таны амьдрах одоо орон байраа. Би болоо Монголоос ингээд сонгохдоо нэг бай тэгэхээр хэдий нэг ор гэж мэдчихэж байгаа ч гэсэн дотроо болохоор нэг өрөөний төсөөлөлт ирсэн. Тэгээд
Тэгээд хэрвээ одоо групп хүчтэй нэг бие давна гэх юм бол чинь зөвхөн нэг оронд хэлж байгаа таны үн шүү, түүнээс нэг өрөөнд биш шүү гэдэг ойлголтыг хэлээд өгчээ. Тэгээд living room гэдэг маань болохоор одоо монголоор галтагаа зочны өрөө хоёр цугтаа тийм өрөөнд хоёр л ч юм уу амьдрах одоо тэр үнэн өрөө шүү. Тэгээд тэр үнэн нь болохоор тэр өрөө маань хамгийн одоо хямдхан одоо амьдрах нөхцөл байдаг. Одоо амьдрах байр байдаг. Ерөнхийдөө 300-аас 400 евро мэдээж дээр нь одоо урсгал зардлын төлбөрүүд гарна. Тог цахилгаан интернет гэх мэт. За нөгөөх нь болохоор өрөөндөө хоёулаа тустай юм өрөөнд амьдрах өрөө байгаа. Тэгээд энэ нь болохоор living room-ыг бодвол харьцангуй өндөр үнэтэй 400-аас 500 евроны төлбөртэй. Хидээ тийм боловч арай тав тухтай мэдээж living room амьдрахаас тэгээд эндээ нэмэгдээд мэдээж тог цахилгааны төлбөр гарна. Тэгээд тэрний дараа болохоор single bed-д орж болно. Одоо нэг айлын хажуу single bed-д ч юм уу одоо 5 тухай бочвол 550 евроос дэше байна. Мэдээж одоо дөнгөж ирж байгаа залуучуудад өгч байгаа миний зөвлөгөө болохоор ирээд анх хүчрээ болтлоо мэдээж монголчуудаа бараад бол зүгээр. Тэгээд дээрээс нь санхүүгийн боломж муу байвал эрэгтэй хүмүүс ялангуяа living room-д амьдрах явцдаг байгаа. Тэгээд Ирландд байр түрээслэл нь өөрийнхөө нэртэй байр түрээслэнэ гэдэг бол маш хэцүү. Тэгэхээр ирээд тодорхой хэмжээний ажилтаа банкны карт өөр дөрөө одоо түүх үсгэж дансны баталгаан интертэй болж ээж тогтмол ажилтаа болж ээж байр түрээслэх эрх маань үүсдэг байгаа. За тэгээд өөрийнхөө нэртэй байр түрээслэе гэж бодчихвол дараах одоо 2 сайтаас хайж болно. Өөрийнхөө одоо өмнө дүн тааруулаад хайж болно. За энэ дээр зөвхөн нэмж хэлэх. Тэгээд нэмж хэлэх зүйл болохоор анхнаасаа эрэхтэй одоо аль нэгэн одоо байранд орлоо гэхэд байрныхаа эзэнтэй хэр хугацаанд амьдрахын хэрвээ байрнаасаа гарахаар бол хэдэн хоногийн өмнө хэлэх ёстой. Тэгээд депозит гэж бас төлн тэр маань болохоор тухайн одоо байрныхаа 1 сарын түрээсний мөнгөтэй ижил хэмжээний одоо байрны барьцаа мөнгөийг төлдөг байгаа шүү. Тэгээд сайн муугаа анхнаасаа тохиролцоод явуул ямар нэгэн тийм асуудал үүсэж байхгүй. За үүний дараа бол хийх ажил. За энэ дээр нэг зүйл хэлмээр таны одоо Монгол ямар ажил хийж ийсэн, ямар албан тушаалтаа, ямар дээд боловсрол эзэмсэн ч юусаа хамаагүй танд ажилд орохын тулд таны ганц анхаарах зүйл маань болохоор таны англи хэлний түвшний мэдлэг. Хэрвээ англи хэлний түвшний мэдлэг сайн байх юм бол ингээд арай харьцангуй бие хөнгө амар хэлбэр ажил хийгээ. Өчигдөр англи хэлний түвшин муу байх юм бол одоо хамгийн хүн хэцүү биений хүчний ажил хийж явна гэсэн. Эрэгтэй хүмүүсийн тухайд болохоор kitchen porter буюу галтгооны туслах одоо аяг тав угаах ажлуудаас эхлээд явдаг. Тэгээд одоо warehouse cleaner гэдэг за тогооч, жолооч болтлоо бас нэлээд их цаг хугацаа шаардна. Тогооч болохын тулд мэдээж одоо захиалгын хуудас уншаад хүмүүстэй ойлголцоод хоолой хийх чадвартай хэмжээний англи хэлтэй байх хэрэгтэй. Жолооч болохын тулд Монголын жолооны үнэхээр та энд ямар нэгэн хүрэлтийн ажил хийх боломжгүй. Тийм учраас ер нь бол international driving test driving license байсан ч гэсэн тий олон улсын жолооны үнэлгээсэн ч гэсэн энд хүрэлтийн ажил хийх боломжгүй. Зөвхөн Ирландын Irish full licenseтэй жолооны үнэлгээтэй байж л та энд одоо жолоочийн одоо үнэмлэх аваад янз бүрийн хүрэлтийн ажил хийж болно гэсэн. Ер нь бол энэ жолоочийн үнэмлэх авах хугацаа бол амын багада 1.5 жил зарцуулагддаг юм байлаа. Туршлага дээрээс үзэхэд. За тэрний дараагаар эмэгтэйчүүдийн хийх ажил маань home care nursing home гэх мэтлэн настай өвчтөе хүмүүсийг асрах эсвэл айлын хүүхэд асрах ч юм уу гэх ажлуудыг хийж болно. Мөн мэдээж цэвэрлэгээний ажлууд хийж болно. Daily assistant болохоор бас нэлээ англи хэлний түвшин одоо хэлний мэдлэг шаардна. Мэдээж хүнтэй маш их хэмжээгээр харьцдаг тийм ажил. Daily assistant ирээд хийгээд авах юм бол хэлний түвшин маш хурдан сайжрах хандлагатай юм болов уу гэж би харсан. Тэгээд мэдээж англи хэлний
төвшин сайжраад ирээд авах юм бол одоо дэлгүүрийн хөдөлгөгч юм уу одоо зохион байгуулагч ч юм уу гээд ажлууд бол бид илүү хүмүүрээд амархан ажлууд хийгээд авах боломжтой байдаг юм шүү. За тэгээд нэг цагийн ажлын хөлсний хамгийн доод хэмжээ 10 евро 20 центээс эхэлдэг. За үүний дараа болохоор англи хэлний энийг би хэлсэн байгаа тий. Амралтаараа 40-с дээш хүртэлх цаг ажиллах боломжтой байдаг. 7 хоногт оюутны хуулиараа 20 цаг ажиллах хэрэгтэй. Ирландд одоо нэг таны Ирландын виз гарсан тохиолдолд таны одоо паспортн дээр 3 сараас дарагцаа одоо визний хүчин олгогддог. Та ирээд одоо NJNIB картын маань нэр нь өөрчлөгдөд IRP карт болсон байгаа. Ирландд амьдрах эрхийн картыг авах ёстой. Бас PPS карт авах ёстой. Миний харж байгаа PPS карт болохоор монголоор иргэний өмнөх одоо төрийн бүхий л үйлчлэгээ авах боломжтой тийм өмнөх карт гэсэн. Тэгэхээр энэ хоёр бичиг баримтгүйгээр та Ирландд ямар ч ажил хийх боломжгүй. Тэгээд эренгуудаа ер нь бол энэ хоёр бичиг баримтыг авах гэж хамгийн багадаа 1 сар орчим хугацаа зарцуулагдана. Тэгэхээр энэ хугацаанд та ажил хийх боломжгүй гэсэн. Тийм учраас тодорхой хэмжээний 2-3 сарынхаа эрсдлээ бодоод хэрэглээнийхаа мөнгөтэй Ирландд ирүүл зүгээр шүү. За тэгээд үүний дараа болохоор би ерөнхийдөө маш тавч яриад авчлаа. Ирландын боловсролын систем болохоор level 10 хүртэл ингээд тооцогдоод явдаг. Тэгээд Монголоос одоо энэ дээр Монголоос ирж байгаа оюутнуудад маань тулгардаг нэг асуудал болохоор дөнгөж бакалавр 10 жилээр төгсөөд ирсэн хүүхдүүд маань Ирландд ирээ шууд бакалаврын хөтөлбөрт элсэж авах боломжгүй. Яагаад гэвэл Ирландын аль ч их дээд сургууль энэ leaving certificate-гүйгээр тухайн сургуулийнхаа бакалаврын хөтөлбөрт авах боломжгүй байдаг. Монголоор миний харж байгаагаар leaving certificate гэдэг маань монголоор одоо эсвэлтийн ерөнхий шалгалттай төстэй гэсэн. Хэрвээ одоо өөр орноос ирж байгаа оюутнуудад маань болохоор тэдний одоо Ирландын их дээд сургуулиудын гаргасан нэг гарц нь болохоор бакалаврын өмнөх хөтөлбөрийн сургалт гэсэн одоо 1-2 жилийн хугацаанд одоо тэр яг үндсэн хөтөлбөртөө элсэхээс өмнө 1-2 жилийн хугацаанд одоо тэр сургалтанд хамрагдах ёстой. Тэр сургалтанд хамрагдсанаар одоо Ирландын боловсролын систем ямар байдаг те амьдрах орчин нөхцөлдөө дасах одоо тэр боломжийг олгодог тийм одоо тэгээд ихтэй бакалаврын хөтөлбөрийн эхлэхээс өмнө ямар одоо зүйлсийг мэдсэн байх хэрэгтэй вэ гэх талаар ордог одоо тийм одоо сургалтын хөтөлбөр юм уу гэж би зүгээр харж байгаа. Ерөнхийдөө хамгийн бага нь болохоор 1 жил одоо Монголда англи хэлний одоо оноотой хүүхдүүдээ ихтэй сургуулийн босоо хангах оноотой хүүхдүүд ирж байгаа тохиолдолд хамгийн багадаа 1 жилийн хугацаа бакалаврын өмнөх хөтөлбөрт хамрагдах нь байна. За хэрвээ одоо оноогүй хүүхд ирж байгаа бол хамгийн багадаа тий 2-3 жилийн хугацааг англи хэлний курс болно. Одоо энэ бакалаврын өмнөх хөтөлбөрийн сургалтанд хамрагдчихээд үндсэн Ирландын ихтэй сургуулийн одоо энэ level 7 тий ordinary bachelor degree ч юм уу хамрагдах тийм боломж ирэх нэ. За тэгээд за нэгдүгээр энэ асуудал, хоёр дахь асуудал маань юу вэ гэхээр Монголд одоо бакалавр төгссөн оюутнууд маань ирээд шууд мастрын хөтөлбөрт бас элсэж болдгоо. Яагаад вэ гэхээр Ирландд болохоор мастрын хөтөлбөрт ч юм уу өөр одоо Европын холбооноос өөр орны хүүхдүүдийг элсүүлэхдээ тухайн одоо оюутны те шинээр элсэж байгаа элсэгчийн одоо арын намтар түүхийг маш сайн хаардаг. Хэрвээ одоо тухайн төгссөн орондоо мэргэжлэр авахд ажиллаагүй байж өөр чиглэлийн ажил хийж ирж байгаад энд мастер дэлснэ гэх юм бол таныг одоо мастрын хөтөлбөртөө хүлээж авахгүй ямар ч орны оюутнаас ялангуяа энд болохоор одоо Европын холбооноос бусад ихээр Америк орны оюутнууд маань хүртэл хамрагддаг байгаа. Тэгээд ихэнх Аз орны, Африк орны оюутнууд маань хамрагддаг байгаа. Тэгээд
хэрвээ Монголд одоо мэрэгчлэрээ тодорхой хэмжээндээ 3-5 жил ажилласан. Тэгээд салбартаа яг мэрэгжлийнхаа дагуу ажиллаад тодорхой карьер амбиц үүсгэсэн байх юм бол та Ирландын мастерын хөтөлбөрт элсээд ороход суралцаад явах боломжтой байдаг шүү. Хэрвээ одоо юу гэдэг чинь ямар нэгэн одоо хангалттай хэмжээний ажлын амбиц цуглуулаагүй ажлын туршлагын тэргүй байх юм бол Ирландд мастерын хөтөлбөрт элсгээд ихэнхдээ сургалт танаас татгалзнаа. Танд хүлээн зөвшөөрөхгүй хичнээн өндөр хэлний оноотой байсан ч харин тэрний оронд таныг одоо юу гэдэг чинь бакалавр honors bachelor degree ч юм уу level 8-аар суралцаа 2-3 жил тэрний дараа манай мастерт элсэж болно гэх шаардлагыг тавьдаг. Тэгэхээр одоо Монголоос бакалавр төгсөө шууд Ирландын мастерт ирээ суралцах гэдэг ихтэл одоо арын түүх намтар чинь хангалтгүй байх юм бол та мастер авах хүртэл мастерт суралцах хүртэл доорож бас 3-4 жил зарцуулах нь байна шүү. Энийг бас маш сайн ойлгоорой. Тэгээд ингээд ийм одоо нөгөө би ч гэсэн өөрөө анх хэрэгтэй энэ талаар ямар ч ойлголтгүй байсан. Тэгээ ийм ойлголтгүйгээс одоо зуршлын байгууллагууд ч хүртэл энийг сайн хийлж өгдөг оюутнуудад. Тэгээ ийм ойлголтгүйгээс ирээд маш олон оюутнууд одоо 10 жилээр төгсөөд ирсэн хүүхдүүд маань одоо нөгөө 1-2 жилийн ч юм уу ингээд цаг хугацаа алдаад энд бакалаврын хөтөлбөрт элсэж чадахгүй боцох тохиолдол байна. Зарим өндгүүд нь болохоор одоо юу гэдэг нэгэн царайд ирсэн юм чинь ингээд 2-3 жил зарцуулж агаад үндсэн бакалаврын хөтөлбөрт элсээд орох оюутнууд байна. Зарим мастер элсэж байгаа оюутнууд маань шантраад боцох ч юм уу ийм тохиолдлууд байдаг шүү. Тэгэхээр зүгээр яг энийг өөрөө дотроо бодоод тавьчаараа иймэрхүү байдаг шүү. Хэрвээ одоо ер нь бол Ирландд бакалавр мастер төгссөн одоо оюутнуудын тоо бол маш бага байдаг. Ялангуяа яг full master-аар хамгаалсан оюутнууд бол бasta гарын 5% төрөхгүй л байхах гэж би бодож байна. Монгол оюутнууд бол за тэгээд ингээд Ирландд ихцээ сургууль төгсөөд одоо ингээд төгссөний дараа ямар боломжууд байдаг вэ гэхээр одоо яг Монгол оюутны тухайд би бол сайн мэдэхгүй бүр ихнээс нь хэлний курснээс ахуулаад ингээд бүр ингээд үе шатыг даваад ингээд төгсөөд ажилд ороод карьер руугаа явж байгаа. Зүгээр яг Монгол Ирландд эцэгхэн амьдарч исэн ч юм уу те одоо ойр дотны хүн байдаг ч юм уу эсвэл багасаа 10 жил төгсөөд Ирландд төгсөөд явсан тийм хүүхдүүд бол ганц 2 байдаг гэсэн. Яг надтай хамт ажиллаж исэн одоо яг Аз оюутны эмэгтэй одоо эхнээс нь одоо хэлний курсны сургууль сураад ингээд төгсөө явж байсан манай найз нар байдаг. Тэгээд сая болохоор 6 сард нэг нь болохгүй 7 сард болохоор нэг нь болохоор сургуулаа төгсөөд бараг 1 жил одоо төгснөөс хойш 1 жил ажил хайж агаад мэргэжлэрээ ажилд ороод тэгээд 1 цагийн курс нь болохоор 34 евро гэсэн. Тэгээ энийг ингээд 1 сарын одоо цалингийн хөлсийг бодох юм бол 5-6 мянган евроны цалинтай ажилд орох боломж байдаг. Хэрвээ бакалавр магистр ямар ч гэсэн миний мэдхээр магистр төгссөн тохиолдолд болохоор таныг мэргэжлэрээ ажил олоход 2 жилийн хугацааг өгдөг. Энэ 2 жилийн хугацаанд та яг одоо Ирландд эзэмшсэн мэргэжлэрээ мэргэжлийн ажилдаа орж чадах юм бол та Ирландд ингээд ажиллах эрхийн виз аваад ингээд визэд цаг хугацаанд сунгаад яваад байх боломжтой. Тийм байна. Тэгээд ер нь бол Ирландд ихзээд сургууль төгсөөл маш одоо том боломж одоо маш том карьерийг та өөртөө эхлүүлж ирнэ гэсэн үг. Хэрвээ суралцж чадна гэсэн итгэлчин байл заавал наашаараа суралцаараа. Тэгээд ер нь бол өөртөө оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт шүү. Мэдээж ихэндээ жоохон хэцүү шантрахын үед гарах л баг. Тэгтээ төвчээд гарах юм бол танд бол дэлхийн ертөнцийн хаалга үүдэх нээлттэй байна шүү. Тэгээ хамгийн гол давуу тал нь Ирландд та ямар ч үнэтэй ямар ч одоо орны хүн бай дээд боловсролыг маш их хэмнэлдэг. Хэрвээ та үнэхээр сайн сургууль төгсөөд одоо мэргэжил ур чадвартай сайн байх юм бол таны одоо компаниуд булаацталтаа аавна. Тэгээ өрсөлдөх чадварыг одоо өрсөлдөх боломжийг хүн бүрт одоо тэгш олгосон тийм газар шүү. Тэгээд хайрц өнгөний үзэл энтрийн талаар бол санаа зовоод байх шаардлага байхгүй. Хайрцангуй баг өсөд явах юм бодвол за тэгээд
ерөнхийдөө нэлээд албан ёсоор ярьчлаа. Тэгээд миний одоо блог таалагдах юм бол энэ дугаар минь таалагдах юм бол надад subscribe дарж намайг дэмжээрэй. Тэгээд асууж тодруулах бас дуу орхиг дуусан зүйл ах юм бол комент хэсэгт үлдээж болно шүү. За тэгээд дараагийнхаа дугаараар эргээд уулзлаа. Баяртай.